зорилттой телевизийн төслийг үргэлжлүүлэн үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр манай төслийн баг Баян Улсын аймагт ажиллах үеэрээ цам гаруй хайрхны өөр билээс урсах 5 бичвэр хэмээх энэ гайхамшигтай хүрхрээг зорион ирсэн юм. Тэгэхээр одоо анхны хүрхрээд монголчууд бид нар улаан цусгаалынгийн хүрхрээг маш сайн мэднэ. Монголын одоо хамгийн өндөр хүрхрээ. Тэгвэл бас энэ ч буйтхан газар манай цам гаруй хайрхны маань энэхэн одоо сугандор одоо бараг 20 гаруй метрийн ийм өндөр хүрхрээ байдсан байна. Энд ч бол одоо 5 бичвэрийн хүрхрээ гэж тийм ээ. Тэгээ бид нар сая бас энд малчин ардуудтай уулзж байхад бол одоо бид 9 сар гарцсан байхад энэ жилдээ анх удаа одоо ийшээгээ машин явж байгаа та нар боллоо гэж байгаа байхгүй. Тэрээс энэ жилд одоо ганцхан машинтай хүмүүс үрж ирэл үлдсэн юм байна. Тэгээ манай улс төрд шинэ манлайлагч төслийг үл сонирхож байгаа Монголын ард түмэн ч гэсэн бас энэ хүрхрээг одоо ингэж таньж мэдээсэй гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь сайнаа би тэрийн зүгээс залуучуудаа нийт иргэдэд хандаж хэлэх байгаа зүйл болохоор хүрхрээ гэдэг бол маш хүчтэй, эрчтэй байдаг. Үүн шиг манай төслийн залуучууд маань зөвхөн төслөөрөө ч хязгаарлахгүй тийм ээ. Монгол орны нийт иргэн бас залуучууд маань дотроо байгаа эерэг сайхан бодлоо яг энэ хүрхрээ шиг яг энэ дэрэгдээс нь бидний мэдэрч байгаа энэ эрч хүчтэй. Тэгээ усны ихэн одоо тунгалаг бол адаг нь бас тунгалаг байна. Тэм учраас бол яг одоо ийм оргилон гарч ирж байгаа эрч хүчтэй ийм сайхан шуургалсан шудраг хуудаггүй байх энэ одоо сайн сайхан зүйлийг залуучууд маань бас бий болгосоо нийгэмд маань яг энэ хүрхрээний тунгалаг ариун ус шиг бас тийм жишгийг зүй тогтлыг ёс зүй шудраг ёсыг бий болгосоо гэж бодож байна. Тэгээ энэ уулын одоо бараг ам болгоноос нь бол цэвэр тунгалаг булгийн ус ундран гард юм байна. Тэм учраас манай өлгийн залуучууд ч гэсэн бас энэ улс төр шинэ манлайлагч бидний зорилттой телевизийн төсөлд маш идэвхтэй оролцож байгаа. Бид нар эх орныхаа бас 408 зохист зорион очиж байгаа. Тэгээ очих болгондоо эх орныхаа ийм одоо гайхамшигтай байгалыг үзэж харж байгаадаа бол миний хувьд өөрөө хувь хүний хувьд Монгол хүний хувьд сэтгүүлч хүний хувьд бол баяртай байгаа. Тэгээ бид нэгэнтээ бас Баян Улсын аймагт ажиллаж байгаа юм чи нэг зүйл бас санаанд орлоо. Яг энэ үлгэн нутгаас одоо түүхийн дурсгалын маш олон олдурууд олдож байгаа. Тэр дундаа одоо миний хувьд бол сүг зураг гэж ойлгож байсан. Гэтэл сүг зураг гэж хэлэхгүй эрдэмтэн судлаачид бол тэрийг цэрлдэг. Нэгэнтээ бас бидний үг дээдсийн түүхийг өгүүлсэн тийм зураг учраас түүхийн дурсгал гэдэг талаас нь тийм. Тэгээ хадны зураг ойролцоогоор нэг 60 гаруй мянга гэж одоогоор бол тодорхой тоологдсон нь тэгж гарсан. Энэ чинь зөвхөн ерөөсөө 10-аад Монгол Алтай нурууны 10 км-д 60-аад мянган хадны зураг идэрсэн гэдэг маань Монгол Алтайн одоо урлан болоод Нэгдсэн үндэсний байгууллагын харьяа ЮНЕСКОгийн одоо байгалийн өвд дурсгал одоо ингэ бүртгэгдсэн байгаа. Ерөөсөө Монголын энэ археолог, геолог, дээрээс нь түүх дурсгалын салбарууд үнэхээр одоо онгон дагч нараа байгаа. Тэр бидний яагаад энийг ингэж онцолж хийж байгаа юм бэ гэхээр бас залуу үеийн маань ард иргэд маань ч гэсэн бас энэ түүхийнхаа дурсгал бидний хайрлж хамгаалж явах учиртай энэ багцлыг бас мэддэг байгаасаа улам цааш нь яах нь хайрлж хамгаалдаг байгаасаа гэсэн санаа. Тэгээд зөвхөн дашрамд дурдхад одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар 21 аймаг 330 сум суурин гээд бидний эх орн болоод энэ бүх газар зүрхэн зохилж байгаа. Хамгийн гол нь Монголын төлөө гэсэн сэтгэл болгонд Монголын тусгаар төвтөнд эрх чөлөө тэр сайн сайхан зүйл бас бий болж байгаа. Тийм учраас бас бид нар дашрамд болоход одоо юу гэдгийг байгалийн үзэсгэлэнт газруудаар явж гин гэдэг маань бид нар маш олон хүмүүстэй уулзаж явж байгаа учраас энэ дашрамд бас одоо байгалийнхаа гайхамшигтай энэ тогтцоодыг ард иргэдтэй үзүүлж харуулах энэ зорилготой байгаа. Нүдийг баясгаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд хоёулаа нэвтрүүлгээ энэ сайхан эрч хүчтэй урсан байгаа тунгалаг сайхан хүрхрээнийхээ өмнөөс үргэлжлүүлээ. Тэгээд залуучуудын маань дотроо бодсон эерэг бодол, шин санаа цаашдаа бас улам хүчтэй өрсөлдөх болно. Тэгээд улс төр шинэ манлайлагч зорилттой телевизийн төслөө үзэгч та бүхэн үргэлж сонгож үзээрэй. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Монгол улс хүний намаагаар илгээгч эхний 5 орны тоонд багтаж байна.
8-ны золиос болсоор байна. Таны ойр дотны хэн нэг нь дараагийнх нь биш биз. За нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа гэх юм бол ер нь бол эхлээд нийгэм ямар байх ёстой юм гэдэг тийм үнэлэмжтэй хүний гэдэг зүйл. Одоо зөвхөн өөрөөгөө бодохгүй өрөөл хүн туслахыг л хэлж байгаа. Нийгэм гэдэг чинь нөгөө аяга олон хүнээс бүрдэж байгаа ш тийм ээ, ганцхан хүнээс биш. Тийм болохоор нийгмийн хариуцлагатай гэдэг чинь өрөөлийн өмнөөс хариуцлага хүлээж чадахыг л хэлж байгаа. Тооцож алсыг харсан, судалсан өөр суурьтай үйл ажиллагаа бол нийгмийн хариуцлага юм. Нэгдүгээр сэтгэл, хоёрдугаар мөнгөнд тулгуурсан, гуравдугаар хамтын хүчээр үүссэн ийм төсөл байж байгаа. Хүн болгонд байх ёстой. Ер нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан хүн бас байна. Ухамсарлаагүй ч хүмүүс байна. Болохгүй байгаа зүйлийг тэмцэж чадах нь л иргэн хүний нийгмийн хариуцлага байх гэж бодож байна. Энэ нийгмийнхаа төлөө сайн сайхан зүйлийг хийх нь өөрөө энэ нийгмийн хариуцлага юм болов уу гэж боддог. Мөнгөгөөр бас хийж болдгоо ажил зөндөө байдаг тий. Бас сэтгэлгүйгээр хийж болдог ажлууд ч байдаг. Сайн явж байгаа бол одоо жоохон муухан явж байгаадаа туслах нь бол үүрэг. Энийг бол хүн хүүхдээ хасан төлөвчлөөс нь өсвөлээд зайлшгүй тийм сургамжтай гэж л боддгийг. Харин бид нар бол ганцаараа амьдардаг, эсвэл сүргэлж амьдардаг биш. Бид нар нийгмээр амьдардаг. Тэгэхээр бид нар нийгэмдээ ямар нэгэн байдлаар хариуцлагатай байх хэрэгтэй. За манай 20 багийн дэм төслийн ээлж дэд төсөл болох хөгжлийн бишэлт иргэдэд тэрэгцэр олгуулах ажил дундуулах дэмжих зорилгоор Монгол улс хөгжлийн бишэлт иргэд маань тэрэгцрийг бол тусаас орж ирсэн тэрэгцрийг авч нийлүүлдэг юм билээ. Энэ тэрэгцэр нь 2-3 сар яваад өдөрчдөг. Тэний шаардлага хангалттай тэрэгцэр байдаг. Монголд одоо ийм үйлчлэг явуулдаг никkel компани талбай сонгон одоо бид хамтран ажил санал тавих гал хэлсэн хэлсэн байна. Бидний ярилцсан зүйл бол маш олон санаанууд, шийдлүүд байсан. Тэгээ тэр дотроос аль ч гэмээргүй аль нэг чухал байгаа асуудлууд байсан. Тэгэхээр бидний хэрэгжүүлж байгаа дэмэндээ гээд нэгдсэн төслөл үндсэн 3 хэсэгтэй. Тэгээ яагаад нэгийг аваагүй юм гэхлээр 20-од хүний санал бодол одоо яг энэ 3 төсөл дээр илэрхийлж гарч чадчихсан байхгүй. Тийм болохоор за бүгдээрээ санал нэгтэйгээр энэ 3-ыг яа гэж хийсэн. Миний санаа хүртэл дэмжигдээд энэ санаагийн чинь бас цуг аваад явъя гэж хэлсэн. Гэхдээ богино хугацааны дотор үр дүнгийн зайлшгүй харуулах ёстой учраас миний санаа бол илүү дарамт учруулж ээж болцсошгүй гэдээ би бол санаагаа татчихсан. Энийгээ бол ер нь онсон байна гэж бодож байгаа. Миний хувьд болохоор арай өөр өнцгөөс харж байна л да. Бид нар болохоор 20 баг дотор 20 залуус байсан. 20 залуус 2 сарын хугацаанд одоо ганцхан төсөл дээр ажиллана гэх юм бол энэ болохоор маш их одоо цаг алдсан. Одоо нэгдүгээр цаг алдсан, хоёрдугаар нь болохоор залуусын оролцоог яг шин одоо сайн гаргаж өгч чадахгүй төсөл болох байсан. 2 сарын хугацаанд яг нөгөө шийдвэр нь гараад хэрэгжих боломжтой тэмцлүүдээ сонгоцгоосон. Миний төсөл ах юм бол 2 сарын хугацаанд шийдвэр гаргахаар тэмцэл биш байсан л да. Удаан хугацаа. Энэ нэгдүгээр нийгэмд хүрэх одоо цар хүрээ нь маш бага болох байсан. Хоёрдугаар нь болохоор ашиг хүртэгч нь болохоор маш бага болох байсан. Өөрөөр хэлэх юм бол 5 10 хүнд л энэ төслийн юунд хүрэх байсан. Гэхдээ бид нар болохоор 3 төслийг сонгож авснаар илүү одоо дэлгэрэнгүй сар хүрээнд төслийг хэрэгжүүлж чадсан. 20-ийн 20 санаан дотроос цорын ганцыг сонгоно гэдэг бол маш хүнд байсан. Тэр утгаараа мэдээж хамгийн амархан биелэх боломжтой, бид нар хийгээд амжуулах боломжтой, аман цаашлаад олон хүнийг хамрах, олон хүнд тус болох. Тэгээд эдийн засгийн хүрээнд ч гэсэн арай өндөр агуулмжтай гэдэг утгаар нь 3 санаагаа нэгтгээд гурлал адилхан нэгнийхээ төлөө дэндээ амьдрий гэсэн утганд ор агуулгадж ирсэн учраас багцлаад сонгосон л гэсэн. Миний санаа бол илүү тийм бодлого нөлөөллийн ажил байсан. Хуулийн төсөл боловсруулах ажил байсан. Тэгээ санаа маань бас 2 сарын хугацаанд тэгээд бас дэмжлэг гарах үр дүн илүү бодтойгоор харагдах боломж бас багтаа учраас санаа маань дэмжигдээг байгаа юм. Хамттай хайрлаа гэдэг хэсэг нэгдээд төслөө. За энэ бол тэрэгцэртэй иргэдэд Монголд үйлдвэрлэсэн тэрэгцрийг хямд өртгөөр тэр чанаргүй тэрэгцрийг сольж өгөх үйл ажиллагаа. Нэг талаасаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, нөгөө талаасаа бол үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж. Урд нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэрэгцэр өгдөг байсан байлээ. Шууд нөгөө нэг тэр хүн таарахгүй хамаагүй. Тэгээд тэрнийгээ болоод нэг 100 хэдэн мянган төгрөглөө өгдөг болчихсон. Тэгэхээр энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж яг тэр хүнд өөрт нь таарсан тэрэгцэр
бий болох юм бол тэр хүнд бол 100 мянган төгрөгнөөс илүү одоо үр ашигтай гэдгийг нь бид нар харуулъя гэж үзээд тэгээд энийгээ бас 5 хүнд бид нар тэрэгцрээ өгөө зогсохгүй цаашдаа бас нөгөө хөгжлийн бэрхшээлээр иргэдэх дэмжих тийм байгууллагуудад бид нар хамтарч ажиллах саналаа хөргүүлэхээр бэлтцсэн байж байгаа. Чанарыг бид нар судалж үзсэн. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө тэр тэрэгцрийн талаар маш их мэдээлэлтэй байт юм байлээ. Тэгээд тэдрээсээ ингээ асуухаар яг нөгөө харахад бид нар бол сайн мэдэхгүй. Тэгэхэд яг өөртөөг ингээ суулгаад харуулахаар тэр нөгөө сууж байгаа хойно түшж байгаа тэр нөгөө материал нь даун материал нь яг хөлрөхгүй байх үүрэгтэй байдаг. Тэгээд дээрэс нөгөө сунаж агшдаг болвол тэр нь ингээд зузаан хөвц өмсөхөд тэр нь барихгүй байх, нэмхэн хөвц өмсөхөд яг хоошо тулаад суухад эвтэйхэн байх гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүд байдаг. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс яг нөгөө тэрэгцэр авч байгаа иргэдээс асуухад маш сэтгэл өндөр гоё тэрэг байлаа гэж сэтгэл өндөр Гутлаа сонгож өмсдөгтэй адилхан те дизайныг сонгохдогтой адилхан тэрэгцрийн үнэхээр ингэж өөртөө ингэж сонгож те өнгө арзмаар энэ сонгож ингэж хийж чадсан үнэхээр баяртай. Хятад тэрэгцэр бол 1 жилээс ерөнхийдөө хитэрдэггүй доотлол суудлан ч юм уу те ар нуруун ч юм уу нөгөө урагдчихдаг. Дээрэс нь болохоор гол нь ингээд нуруун ингээд гол нуухсан ингээд хуурчдаг. Ерөнхийдөө явдал таадаггүй гэх юм уу те. Дээрэс нь болохоор ерөнхийдөө маш хүнд байдаг байгаа тэрэгцэр маань. Тэгээд такси бариад явлаа гэхэд машин суулаа гэхэд арт талд нь нөгөө дуугаг тэмцрээ гэхээр нөгөө багажинд нь багцдаггүй. Тиймхүү хүндрэлүүд бол нэлийн их гардаг гэсэн. Яг энэ тэрэгцэр маань болохоор нэлийн сайн чанарын те юугаар хөнгөн цагаанаар хийсэн. Дээрээс нь өөрт тохирсон гэдэг нь л ерөөдөө хамгийн онцлог болж өгч байгаа алуу гэж бодож байна. Боловсрол хөгжлийн ирээдүг. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хөтөлбөрөөс олж авч чадахгүй байгаа чадваруудыг олгох ямар боломж ажиллах вэ гэдгийг бид нэр жишг гаргая гэдэг. Энэ хөгжил рүү бид нар тэмүүлэхийн тулд юуг ашиглах вэ гэхээр ерөөсөө хүүхдийн боловсрол багаас нь энэ хүүхдүүдийг төлөвшүүлье. За дараа нь бид нар хариуцлага тооцохгүй байяа л гэсэн ийм үндсэн дээрээс эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд бол одоо тэр нөгөө илтгэл лекц бол нийслэлийн хэмжээнд бол сургуулиудад хүрч чаддаг. Хамгийн гол хүрч чадахгүй нөхцөл нь болохоор аймаг руу за бүр цаашлаад сумдууд руу энэ одоо хөгжлийн энэ бодлого хэрэгждэг юм байна. Тэгэхээр бид нар одоо Төв аймгийн Эрдэнэ сумыг одоо зорилтод одоо хэрэглэгчээ болгож аваад за сонгож энэ үйл ажиллагааг явуулсан байна. За ерөнхийдөө энэ бол нэлээд далайцтай бас ер нь манлайллыг бид нар түгээчээд байгаа л гэж бодож байгаа. Сайн байцгаана уу? Сайн. Англи хэл таалагдсан. Тэгээд өөрөө бие дааж хэрхэн хэлбэраараа сурах. Тэгээд үг цээжлэх мэжлэг гэл. Англи хэлээр нэг таалагдсан. Манай ангийнхан маш тийм юу илгэсэг дотноор хүлээж авсан тэр хүмүүс нөгөө яг бид нартэй үе тэнгийнхэн юм шиг аягүй гоё харьцсан. Тэгээд надаа тэр монгол хэл монгол сэтгэлээ гэдэг хичээл маш их таалагдсан. Яагаад тэгэхээр нөгөө нэг монгол хүний бахархал чинь монгол хэл тийм босоо тийм дэлхийд ганцхан босоо монгол бичгтэй гэдэг тэр хичээл дэндүү их таалагдсан. Тэтгэлэгтэй боловсралтай тамирчин гэдэг төслөө. Америкийн нэгдсэн улсад хэрэгждэг одоо тэтгэлгүүд байна л да. Жишээлх юм бол хамгийн сайн сагч тоглодог оюутнуудыг аваад коллежид ирсүүлдэг. Тэгээ тухайн хүүхэд амьдралын боломж юусэнс үнэхээр авиач чадвартай байгаа бол дэмжих боломж нэдэг те. За тэгээ энэ чиглэл болгоноор мэтгэлцээнээр тэгэл одоо юу гэдгийг сонирхсан чиглэл бол. Гэдэг шиг энэ жишгийг Монгол бий болгоё гэсэн. Аль болох бодиттой гарт баригдчихаар ажлыг хий гэсэн санаа байсан л да. Гэхдээ энэ маань үргэлжлээд бол бодлогын төвшөнд бас явах юм л да. Одоо цаашлаад ялангуяа сургуулиудын scholarship системийг нийт тамирчдад ил болгох тий. Одоо бид нар энэ төслийг хэрэгжүүлж авах хугацаанд сургууль болгонд өөр ингэсэн нэг жижиг хэмжээний scholarship тэтгэлгийн системтэй. Гэхдээ тэрийг нийтэд ил тодорхой байрлуулж чаддгүй, тамирчид тэрийг мэддэггүй, ойлгодгүй. Тэгээ эхний ээлжинд хөдөө аж ахуйн сургууль, мант хүртэл дээд сургууль за нэрлүүл маш олон 10 гаруй сургуулиуд нийлээд за одоогийн байдлаар сүүлд нэмэгдээд нэг 25 орчим төгсөх ангийн хүүхдүүдийг бол үн төлбөргүй 4 жил сургуульдаа сурах харуулж байна. Ер нь сургууль сурна гэдгийг зөвхөн мөнгөөр сурна гэж ойлгодог. Тэгээ өөрт нь ямар их боломжууд байдгийг ердөөс анзаардаг юм байл л дээ. Тэгэхээр тэрийг аль болох нэгтгээд одоо тийм тэтгэлгийн нэг бүх одоо ихтэй сургуулиудын тэтгэлгийг бадсан нэг вебсайт ч байдаг юм уу. Тамирчид тодорхой мэдээлэл авч чаддаг. Тийм нэг одоо зүйлийг хийгээсэй гэж одоо боловсролын яамд бас хандах ийм санаа байгаа. Тэгээ аль болох мэдээж энэ цааш нь бодлогын төвшөнд илүү урт удаан настай байгаасай л гэж бодож байгаа л да. Тэр өөрөөр хэлбэл тэр хүүхдэд амьдралын боломж муутай байж болно. Гэхдээ тэр хүүхдэд сагс сайн тоглодог бол өөрийнхөө чадвараар та дээд боловсрол эзэмших боломжтой болж байна. Ингээ 3 чиглэлд бол бид нэр сайн жишгийг тогтоож байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл мандайлал жишгийг тогтоож өгч яа араас нь гарч ирэх хүмүүс бол үлгэр дуурайл аваад хийж болох юм байна, болдго юм байна гэдгийг хараад үргэлжлүүлээд яваасаа гэдэг юм үйл ажиллагаа. Бид нэр зуушлагч нэ. Бид нар лөө одоо нөгөө сурч чадахгүй байгаа, амьдралын боломж таар байгаа. Тэгвэл одоо спортын төлөө тийм ээ, урлагийн төлөө аль салбарыг хойж бол сэтгэл зүрэхтэй
одоо сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй бол бидэнд хандаж болно. А бид нэр тухайн сургуулиудаас одоо захиалга аваад нийлүүлдэг тийм байя. Энэ одоо нөгөө бас нийгмийн нэг бас хэрэгцээтэй төвшин болов гэсэн үндсэн дээрээс харж энэ ер нь төрийн бус байгууллагыг одоо байгуулъя гэж бодсон. Би энэ дэм дэмдээ гэдэг төсөлд оролцоод одоо энэ мандах бүртгэлд сургуульд ингээд 4 жил өнгөө тэтгэлгээр сургуулсандаа баяртай байна. Цагс тоглоод 8 жил болж 8 жил лиг тоглодгоо сургуулийнхаа шигшээд тоглодог. Тэгээд янз бүрийн олон тэмцээнд оролцдог. Хөдөө аж ахуй сургуульд суралцах эрхэм бичиг авсан 4 жил 100% тэтгэлтэйгээр энэ төслийг явуулсанд их маш их баярлаа. Би анхныг бас фэйсбүүкээр манай найз над руу явуулсан шеэрлээд тэрийг үзчихэд баярлаад анкет өгч явуулсан. Тэгээд миний анкетыг уншаад ингээд сонгосонд баярлаа гэж хэлмээр байна. Энэхүү төслийг хэрэгжүүлж одоо оюутан залуусыг тэтгэлэгтэй суралцуулж байгаад маш их баярлаа. Өшөө олон цаашдаа дэлгэрүүлээд их олон оюутнуудыг суралцуулах болтугай гэж хэлж байна. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээ цэгийн мэн үннийг мэдээлнэ. Монгол өшөх байгалийн өнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэвэр агаарт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэвэр агаарт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашгийг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News цэгийн мэн. Тэгээ бид нарыг дэмжиж ажилласан маш олон байгууллага. Хамттай хайрлын төсөл дээр хамтарч ажилласан Никkel Гамба гэдэг компани байгаа. Унаг дугуй үйлдвэрлэлийг сая тэрэгцэр үйлдвэрлэсэн. За энэ санхүүжилтнэр бол Хаамакны хамт олон маш сайн дэмжиж ажилласан. Тэгэхээр бид нар бол өөрсдөөсөө шууд мөнгө гаргаад гэдэг юм яг үүндээ бол боломж бас хэцүү. Тэгээ тийм учраас ивент гэх байгууллагатай холбоотойгоо дэмжих бүхэл боломжийг хайсан. Тэгээ зардлаа хамгийн бага байж болох үзэд хамгийн өндөр түвшинд яаж үзүүлж болох вэ гэж хичээсэн. Тэгээ ер нь бол гэхдээ юу гэдгийг нэг юм үг гэдэг чинь гуй чаддаггүй гуйлгчин гэж байдгаас ш өгдөггүй хүн байдаггүй гэж тийм. Тэгэхээр бид нар өөрсдөө
манлайл гэж ярьж байгаа бол хамгийн дээд харилцааны хэлбэрийг үзүүлж хамгийн дээд үр дүнг үзүүлж чадах юм бол үгүй гэдэг байгууллага бол ер нь бол их ховрхон. Тэгэхээр өөрөөр бол бидний чадвараас бас их шалтгаалсан. Хаан банк ч өөрөө юутай байд юм бэ штэ. Тийм нийгмийн нөгөө идэвхтэй ажил хийнэ гэсэн хэлбэстэй байд юм байна. Тэгээд тэд нар биднийг айгу азар айгу сайн хүлээж аваад тэгээд энэ төсөл боломжтой болсон. Жижиг сажиг бүх зардлууд өөрсдөөсөө гаргаж байгаа. Нэг ч газараас бол аваагүй байгаа. Харин яг томоохон одоо яг гол одоо тэтгэлэг төлбөр тэрэгэнцэр гэсэн төслүүд дээр бол томоохон одоо сургуулиуд бол тэтгэлэг төлбөр дээр өөрсдөө маш том дэмжигчт нь болоод явчихж байгаа. Хаан банк бол манайд маш том дэмжлэг үзүүлсэн тэрэгэнцэртэй төсөл дээр бусад бүх жижиг зажиг зардлууд бол бүгдөөс нь өөрсдөө карманы мөнгөөс гаргаад байна. Эдийн засгийн талаасаа ярих юм бол цэвэр одоо зүгээр өөрт нь ашигтай хүн гэх юм бол одоогоор 40 орчим хүн байгаа. Зүгээр мөнгөн талаас нь авч үзсэн бол штэ. Хэрвээ мөнгөн бус материалыг бус талаас нь зүгээр сэтгэл санаа одоо зүгээр юугаар болохоор тэр юу талаас нь авч үзэх юм бол миний оромсоор 400-аас 500 хүн одоо энэ болохоор яг шууд хөртсөн гэж худаа үзээд байгаа. Магадгүй тэрнээс их байж болно. Харин мэдээлэл нь болохоор маш өргөн хүрээнд тархсан. Би тэрийг болохоор маш баттай хэлж чадна. Одоо жишээлбэл Facebook дээр ихэд зарим нэг мэдээлэл нь болохоор 26 мянган хүний юун дээр хүрсэн байсан. Энэ бол маш том амжилт, маш том ололт гэж би худаа үзэж байна. Энэ төсөлд оролцож байгаагүй бас өөрсдөө хүлээх үүрэг хариуцлага гэж байх ёстой. Энэ зүйлээ өөрсдөө шийдээд явчих боломж олцоо биднэрт байсан. Нэлээд том төслүүдийг бол манай багт нэлээдгүй одоо ур чадвартай ах эгчнэр байдаг. Тэр хүмүүс өөрсдөө эхлэхээ холбоог ашиглаад багийнхныхаа дэмжлэгийг аваад санхүүжуудлыг шийдэж чадсан. Миний хувьд яг үндэ бол бас нэг дэмжгүй байх гэж бодож лээсэн л да. Тэгтэл болол ингээ залуучууд нэгдээ сайхан зүйл хийж ийн гээд компаниуд ер нь бол айгу нааштай хүлээж авдсан байлээ. Тэтгэлэгтэй тамирчин төслийг одоо тэтгэлэг өгөөч гэж сургуулиуд руугаа явхад би жишээлбэл хайс руу явж байсан л да хөдөө аж ахуйн сургууль. Тэгэхэд бид нар ганц оюутан ингэж тэтгэлэгтэй хамруулаач гэж орж байхад сургууль нь бүр биднийг дэмжиж за тэгвэл бид нар 10 оюутан хэлсүүлье гэсэн юм айгүй урайлахын хүлээж авд юм байлаа. Өөрөлдвөл хинч тэр сургуулиуд дээр юм хөтөлбөрийг зарлая гэж орж ирээгүй өмнө. Өөртөө зарлаад явахлаар бүх бүтэц одоо юу гэдэг санаачлан гарах боломжгүй байсан нөхцөлд бид нар зөвхөн тэр санааг олж харснараа бид нар өнөөдөр за 30 орчим шахуу хүүхдүүдийг амьдралд нь маш том боломжийг нээж өгч. Тэгэхээр энэ бол ердөөсөө олж харах асуудал. Тэр гүйцэтгэлээ хамгийн бага зардлаар хамгийн өндөр чанартай гүйцэтгэл тийм л үйл ажиллагаа гэсэн. Ойр зургийн төслүүд одоо хэрэгцээнд бол бид нар өөрсдөөсөө 7 хоног болгоно багийн фонтын мөнгө гаргаад тэр фонтноосоо бид нар одоо үйл ажиллагаанд зарцуулаад за дараа 7 хоногт нь одоо фонт дууссан бол дахиад бид нар хоримтлуулаад цуглуулдаг тийм ээ. Ийм ерөнхийдөө чиглэлээр л явж байна. Ивент тэтгэгчдийг хайж олсон. Гэхдээ тэр ивент тэтгэгчдээс ирж байгаа мөнгө санхүү бүх асуудал бол эзэддээ очиж байгаа бид нар тамирч хамаарлаггүй зүйл. Нийт дүнгийн хувьд бодоход одоо чинь оюутнуудын хувьд гэхэд 30 оюутан 4 жил өнгөө сурахаар болж байна. 7 сургуульд. За дээр нь 5 тэрэгэнцэр гээд хаан банк маань бас энэ дээр ивент тэтгэгчээр оролцсон. Ингээд нийт дүнгийн бодох нь ерөнхийдөө 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг багаар утгад ямар ч байсан хүмүүст хүргэжээ л гэж тооцож байгаа. Яг мөнгөн дүнгээр нь авч үзэх юм бол нэлээд өндөр хөрөнгө санхүүжилт тусгацсан гэж өөрсдөө хараад байгаа. Яг мөнгөн дүнгийн хувьд бол 120 сая төгрөг яригдчихэж байгаа энэ дээр. Дэм дэмдээ төсөлд маань хамтран ажилласан ивент тэтгэгч байгууллагууд, хамтран ажилласан шилдэг ихтэй сургуулиуд, сонгогдож хамтарч оролцсон нийт иргэддээ, нийт тамирчин залуустаа энэхүү төслийг амжилттайгаар зохион өндөрлж байгаа 20 багийнхаа гишүүдэд баяр хүргэе. Тэгэхээр бид нар хэрэгжүүлсэн 3 төсөл дээр төсөл тус болгон дээр за ийм боломж байна гэдгийг холбогдох байгууллагуудад бид нар албан бичиг хөрвүүлж байгаа. Нэгдүгээр залуучууд өөрсдөө санаачлаа хэрэгжүүлэх ийм боломж байна. Танах байгууллагын түвшинд авч хэрэгжүүлээч гэж. За хоёрдугаарт бол хамгийн гол хэлээд байгаа зүйл маань нийгэм зөвжчихийг тогтоо. Одоо энэ бичлэгийг үзээ сууж байгаа, нэвтрүүлгийг үзээ сууж байгаа бүх ихтэй сургуулийн захирал, удирдах албан тушаалтнууд байдаг юм. Бид нар өөрсдөө хөтөлбөр зарлаад зөвхөн сагсан бөмбөг гэлгүй багийн спортууд, за зөвхөн спортууд гэлгүй эрдмийн чиглэлийн бас ажлууд хийдэг энэ оюутнуудаа тэтгэлэг зарлаад аваад явах боломжтой байна. Тэгэхээр энэ чихийг бас та бүхэн хараад өөрсдөө нэгдээд сан байгуулдаг юм энэ чихийг авч явах боломжтой. Түүнээс биш бид нар заавалчгүй энэ төслүүд бид нар санаачсан, бид нартай хамтраг гэж хэлэхгүй. Хүн болгоны зүгээр үлгэр жишээ аваасаа л гэж хүсэж байна. Тэгэхээр энэ бол нийгэмд хандж байгаа зөв чихийг тогтоох төслүүд. Хэрвээ дараад надад дахиад иймтэй хүн туслах хэрэгцээ гарах юм бол би хаан банкн дээр очихоос санаа зовхгүй очино. Дахиад очино. Никл гамбаа гэдэг компани зөвхөн тэрэгэнцэр үйлдвэрлэхгүй дугуй үйлдвэрлэдэг гэж илээ.
Тэгэхээр магадгүй 100 болонгууд хүүхдүүдийн 100-ны юун дээр нэг дугуй хүүхдийн төрсөн өдөр дугуй гэж болно шүү дээ. Яагаад болдгүй юм тийм ээ? Асрамжийн газрын хүүхдүүд дугуй бэлгэж болно шүү. Тэгэх юм бол би шууд никл гамбаа дээр очиод аль нэг гой дугуй хийгээд өгдөө гэж хэлэхэд яагаад үгүй гэж тийм ээ? Тийм болохоор энэ бол таны хэлж байгаа яг зөв зогсохгүй нь надаас танаас бүгднгээс нь хамаарна. Өнөөдөр бид нар эхлэлийн тавьж чадлаа. Бүгдээр бас эхлүүлсэн юм аа. Дараачихаа хүмүүс үлгэр дуурайл болохлахаар үлдээчи тийм боломж болцоог нээгээд өгчих юмсан гэж одоо бол яриа яригдчихэв. Бид нэр энэ тэргуунд бол бидний хийсэж байгаа ажил бол нийгэмд нөлөөлөл болж, мэдээлэл болж, мессеж болж очих ёстой гэж бодож байсан. Сүүлдээ бид нэр ярьж байгаад бас зүгээр ингээд орхичих юм бол бидний зарим ажлын үр дүн цаашдаа хангалттай явж чадахгүй юм байна гэд бид нэр хорт гэдэг юм уу эсвэл димдимэндэ гэдэг нэртэй төрийн бус байгуулахаар материалуудаа бүрдүүлээд явж байгаа. Манай нэг Америкаас оролцож байгаа дэлгэр жаргал байгаа тийм ээ. Дэлгэр жаргалын хувьд одоо Америкт хэсэг оюутнуудын нийлэмж байт юм. Дэлгэр жаргал маань өөрөө бас менторийн хөтөлбөр одоо хөтлөсөн санаачсан харамсалтай нь одоо бидний энэ димдимэндэ төсөл маань багтаж чадаагүй. Гэхдээ маш урт хугацааны зорилттой тодорхой төслүүд байдаг. Монголд хэрэгжүүлэх одоо баг хамт олон олдохгүй ч юм уу тий дутмаг байсан тэр төслүүдийг аваад ажиллана. За цаашлаад ерөнхийдөө энэ тэтгэлгүүд өөрсдийнхөө энэ хэрэгжүүлсэн төслүүдийг жоохон урт хугацааны одоо бодлогын хэмжээнд нь байраад ажиллах ийм сонирхол байна. Тэгэхээр тэр утгаараа төрийн бус байгууллага манаас байгуулагдаж байгаа. Никл гамбаа төсөл дээр ярихад бол 888 жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд ороод хасагдсан ийм компани байсан. Тэрэгэнцтэй төслөөрөө. Тэгээ бид нэр санхүүжилт өгөөд ингээд монголчууд тэрэгэнцээр анх үедээ хийж байгаа болдсон байна гэдгийг бид нэр харуулахыг хичээгээ явж байгаа залуучууд гэж өөрсдөө тодорхойлох гэж байна. Тэгэхээр энэ бол нэг талаар их яг аж ахуй ажил гэж харагдаж иж болох ч гэсэн нөгөө талаар илүүгээр нөлөөлөх ажил бас давхар байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн. Манай багаараа л байгаад байсан. Одоо багийн дунд явцын дундаас хасагдсан гişүүд хүртэл маш сайн ажилласан. Тэмцээнийг орхисныхоо хойно хүртэл төсөл дээр ирээд хой нэмрээ оруулж ирсэн хүмүүс бол байгаа. Ер нь бүгдээрээ оруулсан гэж хэлж болно. Тэгэхээр багаараа их сайн ажилласан байна гэж нэгдүгээрт үг нэмэр байна. Баян хөлгийн аймагт оролцож байгаа. Ербохидыг яг ингээ анзаараад байхад яг л баг гэдэг чи яг нэг зорилго нь чухал. Эндээ хідүүлээ хүрээгээд айгуу тийм. Тэгэхээр би хэрвээ та намайг нэр цохоо гэх юм бол би зөрөгтэйгээр Ербохидаа чишүү. Бид бүгдээрээ гүйцэтгэж байж чадсан. Гэтэ бол хамтаараа чадсан. Нэг онцлог нь тэр. За тэдгээр энд орвол багийн гишүүд бол маш сайн зохион байгуулалтанд орж их хамтарч ажиллаж чадсан. Монгол улс хүний намаагаар илгээгч эхний 5 орны тоонд багтаж байна. Жилд 3000-аас 5000 монгол хүний намааны золиос болсоор байна. Таны ойр дотны хэн нэг нь дараагийнх нь биш биз. Мандал хамгийн том мэдрэмж нь би яг энэ цаг үед аль байр суурин дээр нь очих болоо гэдэг тэр шийдвэр баг. Тэгэхээр би шийдэл гаргах, санаа гаргах, байж болох хөлбөрөөр төвшүүлэхдээ би бас мандалж оролцдог. За заримдаа бол бүр дуугүй суугч юм тийм ээ. Итгэхгүй дүртний ч дүрд орох тохиолдол гарна. Тэгэл энэ бүхэн дээр аль сайн харж чадж байгаагаа би бас багийн ажиллагааны хэлбэр болоо гэж хараад. Олон ажил дээр хөврөж бид нар угаасаа ажиллацгаасан. Маневртай байсан. Тийм универсал нэг жил юм. За аль алинд байсан болоо да. Энэ 3-30 зүйл дээр ер нь багийн гишүүд бол бүгд л яг тэгш ерөнхийд оролцоод явах. Яг нөхцөл байдалтай тохироод аль нь ч байж би чадах юм байна гэдгийг ойлгосон. Би аль нь биш байж магадгүй. Ер нь бол багийн одоо нэг тийм найруулагч чараа биш юм байна. Гэхдээ нэг тийм тун ач холбогдолтой нэг хүн дээ. Бүх төслүүд их гоё төслүүд болсон л да. Манай хэрэгжүүлж байгаа төсөл болгоёг сайхан альва нэгэн хүнд эерэг юм өгсөн баяр хүргэж байгаа шүү дээ. Тэр чинь тодорхой одоо жишээ нь боломжгүй байсан сагсчин залуу тийм ээ. Одоо их сургуулиуд заа мэдүүд үнгүү сурж болно гэхлээр чинь тэр хүнд ямар гоё авах вэ тийм ээ. Тэгэхээр ямар ч байсан яг өөр хүнд нөгөө нийгмийн хариуцлага чинь түрүүн хоёлаа тодорхойлж ирсэн шүү дээ тийм ээ. Альва нэгэн зөвхөн өөртөө биш өөр хүний өмнөөс хариуцлага хүлээгээд тэр хүнд альва нэг юм тус болох гээд тэрнээс чинь буцаагаад авж байгаа нөө юу юм бэ гэхээр нөгөө хүмүүс чинь баярлж байгаа тийм ээ. Бид нар Төв аймгийн Эрдэнэ сум дээр очиод хичээл заахад тэр хүүхдүүдтэй манай хичээл дандаа ингэж ордог байгаасаа гэж баярлахад тэр л одоо аста кайф юм да таны хэлдгээр амар гоо нэг хүнд юм өгцөн тэр нь биелцэн тийм ээ айгуу гоё. Тэр янз бүрийн давхаргаас оролцож байгаа тэр оролцогчид иргэд тийм нүднийг тэр гал
урам зориг бол буцаагаад биднэрт яг тэр хэмжээний урам зориг өгч ирсэн. Тэр цолмонг олуулыг болд эрдэмч тэр дааж авсан л да. Эхнээс нь төсөөл хүртэл тэгээд тэр тэрэгцэртэй мисийн тэмцээн тэр байж хахад нөө зурглаашин баг ингээл хойдлынх нь хөшгөний ард ороод цолмонд гинт ингээд сюрприз зэрэг хин ч хэлээгүй. Тэгэл гинт орсон чинь өөр ингээд хөөхин ингээд сууж исэн. Тэгэл бид нарыг орсон чинь бүр ингээд нүдэн бүр шал өөр болоод асар өөртөө ихтгэлтэй болоод бараг төрүүлэхэд бол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхаа гэмээр тийм их урмыг өгдөг гэдэг нь анзаарэгдсэн. Өмнө нь болохоор би 20 багийнханд хурж ирээд дэмжээч гэж хэлсэн чинь бид нар гадаа хөдөөгөр ерөөдөө ажилтаагаа амжихгүйнээ уучлаарай гэж хэлжсэн байхгүй. Тэгсэн чинь гинт яг нөгөөд нь гараагаа гарах гэж байжсэн чинь 20 багийнхан тэрэгцрээ минь аваад түрээд ирчихсэн. Гинтийн бэлэг өрсөнд үнэхээр их баярлсан. Ер нь хүмүүстэй очиж уулзахад маш их таатай хүлээж авч ийсэн. Бусдыг гэсэн одоо сэтгэл зүйн хүмүүст маш их болсон учраас бид нар бас одоо төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээнд амар байсан гэж би хувьдаа үзэж байна. Энэ мэдээж бидний төслийг дэмжин ажилласан бүх хүмүүсийн хамтын хүч байсан. За ер нь бүхэл төслүүд маань тийм байлаа да. Одоо тэр Эрдэнэ сум дээр болсон сургалтын үйл ажиллагаа тэр хүүхдүүдийн баярлж байгаа биднэрт сэтгэлээ илэрхийлж байгаа асуудлууд. Тэгэл дээр нь тэрэгцэртэй иргэд маань байна тий. Тэр тэрэгцрийг гардаж авч байгаа хүмүүсийн сэтгэл маш их сэтгэл хөдлөж ирсэн. Өнөөдөр одоо сонгогдсон оюутнууд маань хүртэл тий бүгдээрээ л сургуулиуд маань ч гэсэн энэ дээр маш соргоор хүүхдүүдэд сонгож авсан. Яг зөв хэрэгтэй хүүхдүүдэд сонгож чадсан. Тэр хүүхдүүдийн сэтгэл маш их хөдөлж байгаа. Тэгэхээр тэр болгонд эргээд биднэрт шагнал урамшуул баяр цэнгэл одоо аз жаргалыг авчирч байгаа. Тэр үднээсээ ер нь одоо хийж байгаа төсөл болгоноос л аз жаргалыг мэдэрч байгаа. Зөв юм хийж байгаа гэдгийг гадарлаж байгаа. Энэхүү дэм дэмэндээ төслийн хаалтын үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн байна. Оюутан залуусыг сэтгэлдээ суралцуулж байгаа маш их баярлалаа. Дэм дэмэндээ амьдарцгаая. Дээр нэмээд нэг нэгэндээ туслая. Бодлогоор уралдъя. Бодитоор бүтээцгээе. Бодлогоор уралдъя. Бодитоор бүтээцгээе. Бусдаас өө хайх биш, асуудлын шийдлийг хай. Нийгмийн хариуцлага ухамсарлая. Бодит бүтээгч байцгаая. Хамтдаа хайрлая.